Эрдэнэс хэдүүгээ хүртэл амтд хоол хүнсээр хамгийн алдартай газруудын нэг нь яхарахгүй Бээжин хот байсаар ирсэн. Гудамж талбай, дэлгүүр хоршоо, зоогийн газар бүгд өнгийн амттнаар урин дуудахаагаад харахад нүд баясаж, бодоход арааны шүл сасгарам төрөл бүрийн хоол хүнс, идэ будаа зөвхөн Бээжинд л бий. Тэмч учраас Бээжин цаацсан хүмүүс хэдэн мянган жилээр уламжлагдсан ирсэн амтд хоол хүнснээс нь амтлахгүй өнгөрөх аваас алдас болох үзээ. Өнөөдрийн дугаараар бид та бүхэндээ Бээжингийн идэ ундаанаас дээжлэн танилцуулах гэж байна. За энэ болохоор одоо Бээжингийн бас нэрийн хуудас болсон ийм хоол. За энийг одоо бараг Бээжин гэдэг үгний дараа бараг шарсан нугас гэдэг үг ормоор болсон. Тийм ээ. Энэ нэр бол одоо үнэхээр бараг Бээжин гэдэг үгэн дагсаар батал одоо ингээд Бээжингийн нэрийн хуудас болсон ийм хоол юм аа. Гэхдээ яг хуу Бээжинд бол мэдээж энэ ч одоо ингээд газрын хүмүүс ирж суурьж одоо улсын нийслэл гэдэг утгаараа бол энд одоо маш олон төрлийн хоол байдаг. Тэгвэл заавал Бээжинд ирсэн хүмүүсийг хамгийн урдаар одоо энэ хоолоор байлууд бараг хамгийн хүндэтгэлийн зоог гэж бодож байгаа байхгүй юу? За ингээд баярлалаа сандагдаа. Бээжин шарсан нугас гэдэг ч юм дээр өсөд одоо Бээ байвал Бээжин үзнэ гэдэг чинь Бээжинд ирэх юм бол шарсан нугас аавал идэнэ. Энэ бол холбоотой юм байна. Бээжинд очиж шарсан нугас идэггүй гэртээ хариулт хүмүүс ямар байна гэхээр мэдэхгүй шүү дээ. Тийм. Одоо яг уу ар гэрт сууж байгаа усууч хүртэл гэж асууж шүү дээ. Бээжинд очиж шарсан нугас идсэн үү гэдэг. Тийм. Одонхой хүмүүс бүр тийм байдаг. Нэр нь домог бид төгсөн хоолны тэргүүн игнэнд яахын аргагүй Бээжингийн шарсан нугас орно. Шарсан нугас нь өн удаан жилийн түүхтэй хаадын ордноос үүсэлтэй бөгөөд зөвхөн Бээжингээр зогсохгүй Хятад улсын хоолны соёлын бэлэгдэл билээ. Нарийн сонгож Нямба шарсан нугасны мах нь зөөлөн содон амттай харсан хүндч сайхан мэдрэмж төрүүлдэг. Хамгийн гол нь одоо яг бидний энэ ирээс суулсан байж байгаа энэ хоолн гэр болохоор одоо яг энэ Бээжин хотын хуучин гудамжинд байдаг. Тэгэхээр одоо та нараас ингээд харж байгаа энэ барилга байгууламж энэ төр бол одоо маш дээр үе. Тэгээд энэ болохоор яг чарга одоо түүх өгүүлж байгаа ийм газар. Тэгэхээр энэ хоолн газар болохоор одоо маш их алдартай. Тэгээд одоо хэдэн үеэрээ нугас шаарсан одоо ийм хоолны газар байгаа. Гадаа ингээд бичсэн мэт 100 жилийн түүхтэй одоо тийм ийм Гуанза гэдэг энэ хуучин одоо Бээжингийн дөрвөлжин хашаан дотор яг ийм хуучин барилгатай. Яг хуучин маягаар шаарсан. Яг ингээд дарж ирсэн модондоо шаарж байгаа. Шаарсан нугасаа байж байгаа. Сандагдаа баярлалаа. За тэгээд амзаа сайхан боллоорой. За сайхан боллоо. За баярлалаа. За боллоорой. За эхлээд мэдээд нөгөө бингийн авдаг тий. За тэгээд энэ дотор урдаар тэр саримсаг ангинноос нугаснаас жангийн хийгээд тий. За ийм юм байна шүү. Жангул заавал хийх ёстой. Тий. Тэгээд ногоон сонгон хийх ёстой. Тий. Өгөрцөөс нэг ёстой. Тий. За энэ бол одоо яг чарахгүй шарсан нугасын сүнс нөө. Сүнсэн тэгээд энэ бол яхаарахгүй тий. Яг буруу утгаар нэгдэх ёстой. Тий. Ер нь за нэг амтлж үзтээ. За. Та ямар шүү юм бэ? Нядон биш үү? Аюу гоё. Ноос нядон байдаг таа. Энэ ингээд сачгинсан тийм чачгинсан аюу гоё амттай. Тэгээ яг 100 жилийн түүхтэй гэдэг чинь бас арай л өөр дөө тийм ээ. Хөдөө үеэр нэг ногсон шараад байна. Тий. Тэгээд түүхээ өгөөд
Мэргэжлийг үнэхээр сурцсан байна. Энэ хятад улсын манай улсын одоо энэ хоолны соёл гэх юм бол одоо бүр дэлхийд танигдж байгаа. Тэгэхээр 100 жил зөвхөн шараад байсан биш. Өдөр болгоны шарсан л бараг адилгүй байсан байх. Тийм ээ. Тэгэл одоо энэ олон жилийн түүх холбооноос одоо хамгийн амжилтанд хүрсэн нэгийг одоо ингээд үр хойчтой уламжлуулаа тийм ээ. Энд ингээд гаднаас ирсэн зочид гişтэйгээ бас ингээд айлаад хамгийн гол нь нугсан болохоор зөвхөн одоо нугсыг ингээд шараад тэгээд одоо бос юм хайна гэсэн тийм биш. Бараг нугсныхаа одоо бүх төрлийг ашиглаж байна. За энэ одоо мэдээж энэ бол махын ингээд шаардсан байна. Тэр одоо нугсны илгэн байна. За энэ болохоор яг энэ нугсны одоо тэр үлдсэн ясын нь шүү дээ. Бас олон төрлөөр хийдэг. За нэгэд одоо энэ нугсны ясны шүл болгож хийн. Нэг бол одоо энийг ингээд шараад дахиад идэхэд одоо тийм ингээд гой сэрсгэнсэн тийм нэг гой амттай болчихно. Тэгэхээр одоо ер нь нугсыг бол одоо яг бүрэн утгаар нь ашиглаж байгаа. Одоо баг хаях юмгүй л ашиглаж байгаа. Одоо ч сүүлийн үед ингээд залуучууд юу гэдэг арай тийм нэг жоохон сошиалаар нэг од болж байгаа юм уу? Одоо хүмүүс ингээд нэг олон их хөөрөгдсөн тиймэрхүү газар их очиртай газар хоолдог болсон. Гэхдээ одоо ийм олон жилийн соёл түүхтэй ийм хоолноос бас холдож байгаа нь бол би. Гэхдээ энэ одоо шарсан уус хийж байгаа хүмүүс бол бид нар одоо энэ соёл уламжлалаа заавал хадгалах ёстой. Бид нар одоо зөвхөн одоо мөнгө олохын төлөө биш. Энэ уламжлалыг заавал бас үлдээж хааш үедээ уламжлуулах ёстой гэдэг тэр зорилгоос бас ингэж хийж. Тэгэхээр бас нөгөө хуучны дурсгал зүйлийг үлдээх бодлогоор бас энэ хотын голомжийн жижиг дөрвөлжин хашаанууд үлдээгээд байна тийм. Чи байхгүй бид нар энийг олохгүй юм байна. Олохгүй өстой олохгүй. Тэгээд ингээд голомжаар явж явах чинь тэр үүд хаалганы хүртэл ингээд харагдахгүй. Бараг нэлээ нууцхан газар. Тэгэхээр энэ газар бол одоо ямар ч тийм нэг сурталчилгаа юм уу тийм юм баг хийх шаардлага байхгүй. Зөвхөн мэддэг хүмүүс нь л ирнэ. Тий. Тэгэхээр энэ газар одоо тэр болгон хүн ирнэ гэдэг бол байхгүй шүү дээ. За ингээд манайхан нэг бие байгуул Бээжин гэдэг. Бээжинд ирэх юм бол шарсан угсаас заавал амтлаарай. Тэгтээ шарсан угсыг идэхдээ заавал ийм яг хуучны барилгатай яг одоо энэ ориг Бээжингийн ийм гудамжных нь нугсыг идэх юм бол бүр илүү онцлогтой амттай. Тий. Яг ингээд дээр үе эртний Бээжин хотод ирсэн юм шиг тэгэд нэг санагдана. Уламжлалт аргаараа зууханд өлгөж шарсан нугсны мах гой дамттай, үнэр өнг амт нь гайхалтай байдаг. Чухам үүнийг л идэх гэж жуулчид төдийгүй Бээжин хотын иргэд байнга эрцгээдэг. Бээжингийн шарсан нугсны мах нь зөвхөн хоолч биш, соёлын өв, оюуны хүнсагаар амссан хэн бүхэнд мартагдашгүй сэтгэгдэл үлдээнэ. За одоо урд нь таныг одоо Бээжингийн уламжил тоол шарсан нугсаар дайлж ирсэн. Тэр одоо яах ч аргагүй Бээжингийн уламжил үнэхээр гоё байсан тий. Гэхдээ өнөөдөр болохоор бас арай өөр. За тэр бол одоо өнөөдөр энэ ирэх гэж байгаа газар болохоор энэ Свислав гэдэг юм нэртэй. За. Тэгээд энэ хоолн гэр нь болохоор одоо бидний эртээр энэ тэр шарсан нугас ийдсэн тэнтэй арай өөр. Бараг идмээр хоол гэхээсээ илүү сонирхох их олонтой ийм газар яа. За нэг мэцэгэнд хоолны цаг болсон байна. Нөгөө бие байвал Бээжин гэдэг. Бээжинд ирвэл нэг сандгийг дагаад сони юм их үзнэ. За яцгаая. За яа. 2017 онд Бээжинд нээгдсэн энэхүү ресторан хоолны тансаг амтаараа биш, хачирхалтай сонин шийдэл, таатай орчноороо олон зочдын сэтгэлийг татсаар өнөөг хүрчээ. За энэ чинь гал тахааны дээрээ маань суугүй тий. Тийм баха. Тэр дээрээс ингэ доош явах юм уу? Тийм. Зөөгчгүй ресторан. Одоо ингээд хийсэн хоол модоо бид нар одоо ингээд тэр аппликейшнээр гар утсаар ингээд хоолоо захична. За тэгээд хоолоо захичаад байж хатал өнөө бидний захиасан хоолойч одоо ингээд толгой дээгүүр ингээд үүмэлдээ шууглаад тэгээд энэ одоо юмараа эргээд одоо бидний ширээн дээр очиж штэ. Гойч ширээнд доор байгаа юм байна шүү дээ тий. Тэн дээр тэр суух юм байна. Тий. Зөө. Яг хөө хятад орн гэдэг бол яг ч аргагүй одоо хоолны соёлтой, хоолны соёлыг одоо их түгээж, дээлгэр үйлж, уламжилж
тийм ээ. Одоо дэлхийд бараг танигдж байгаа. Тийм ээ. Одоо хятад орны хоол гэж ярингууд одоо хятад орны хоол цөөхөн гэж хэл чадах хүн баг байхгүй. А тэгэхээр сүүлийн үед одоо энэ хятадын хоолны соёл гэдэг юм бол бас арай өөрлөг чиглэлээр бас илүү хүчтэй хөгжиж байгаа. За тэр нь юу вэ гэхээр энэ ресторанныхаа онцлогийг арай хүмүүс ингэж хүрэн тийм ээ. Одоо юу гэдэг дээр үеиг шиг тийм ээ. Одоо гэдэс цадвал болоо гэдгээс илүү одоо хүний оюун санаа тэрийг бас цатгах талаас нь очиж олон болж хийж байгаа. Одоо чинь хоол идэж сууж явахдаа хүртэл сонирхолтой. Тэгээд бүх юм одоо ингээд автомат ухаалаг чиглэлтэй тийм ээ. Хөгжсөн байна. Тэгээд ерөөсөө л маргал гар утастай WeChat-тай байхад л дэр нь бүх юм юм аа зөөгч байхгүй шууд ингээ захиадад авчдаг гэж байна. Одоо ингээд ямар ч гэсэн тийм ээ. Хэдүүлээ сонирхъя. Эдний бүх үйлчилгээ шин технологийн эд шидийг харуулгаад ширээ болгон хоол захиалах таблетаас эхлээд загсан бүхэн чинь зөөгчгүйгээр өөрөө ирэх зориулалтын тороглолтод бид та бүхэндээ харуулахыг хичээлээ. Жингүй технологиг ашиглан ногоо будааг захиалагчийн ширээнд хүргэх шийдлийг тус ресторан амьдралд нэвтрүүлжээ. Энд орж ирмэгц танд ирээдүйд очсон мэт сэтгэл төрнө. Дээрээс доош эргэлдэх эдгээр замууд бол өөрмөц оюул чимэглэл биш, харин захиалгыг тань хүргэхээр зориулагдсан автомат зөөгч нар юм. Таны захиалсан зоог 17 секундэд энэ замаар дамжин ширээн дээр ирэх ба дээд тэнгэрээс хишиг хайрлсан мэт сэтгэлдлийг төрүүлнэ гэж ресторанынхан маань тайлбарлалаа. За ямар ч гэсэн сонирхол татсан хоол бол ирчихлээ тийм. Хоолнууд бол ингээд гараад ирчлээ. Энд ч бас бас үйл ажиллагаатай юм байна усаа. Тийм ээ. Хөөе бид чи одоо бараг авдаг дээр хоолны газар орох юм бол бараг хөндлөлөөс ууштай тийм ээ. Гэдээ цогол ногоо үдээж хүмүүс ингээд оруулж авчираад энд бол тийм байх. Тийм өөрөө бас аваад тий. Нөгөөх нь бас аммаа санагдаад байгаа юм чи. Өөрөө бас аммаа санагдаад байгаа. Дондоо асчголооч санаа зовж байгаа. За тэгээ сайхан холбоорой. Энэ рестораныг сонгосон гэдгийн утга учир нь бас бий. Тэрний юу вэ гэхээр энэ ресторан болохоор одоо Азад одоо хамгийн анх байгуулагдсан ийм ресторан байхгүй. Тийм ээ. Тэгэхээр одоо яг энэ технологийн одоо түүхийг нээсэн одоо бас нэг шин зүйл л дээ ер нь. Тэгэхээр ер нь одоо анх ихэлсэн тэр газар нэрүүд бас илүү сонирхолтой болов гэж одоо тийм ээ. Тийм. Тэгээд ер нь хүүхдүүд ч юм уу залуучууд ирэхэд бүр гоё юм байна. Тийм. Эдний зоог нь ихэвчлэн Европ хоолнууд юм. Эдгээр хоолнууд нь тэжээллэг, амттай, цэвэрхэн гэдгээрээ онцлог. Рестораны орчин тун өвөрмөц, гол өнгөн цэнхэр, гэрэлтүүлэг нь хүйтэн, технологийн янз бүрийн элементүүд нь гэр бүлийн оройн хоол, хосуудын болзоо, найз нөхдийн уулзалтын алиндэнч нууцлаг, таатай, урам сэргээх уур амьсгалыг бий болгодог. За үзэгчдээ өнөөдөр бид нар ингээд Бээжингийн одоо ийм маш олон аял жуулчин зориулсан гудамжнууд байдаг. Энд юу байдгийг Бээжингийн онцлогтой жижиг хоол унднууд байдаг. Тэгвэл Бээжингийн онцлогтой аялал жуулчдын дурсгалын зүйлнүүд байдаг. Тэгвэл Бээжингийн онцлогтой чихэр жимс одоо тийм ээ хатаасан жимс юу байдгийг. Тэгвэл Бээжингийн онцлогтой одоо маш олон мөнгөн дархан юм уу ямар нэг зүйл гар урлын бүтээгдэхүүнүүд байдаг. Энд ороод явах юм бол тэгээд идэж уугаад хараад үзээд найз нөхдөд дурсгалын юм аваад энэ дээр нэг юм наагаад нөгөө чоклад чихрийг идээд ингээд явхад л залуучууд аялал жуулч одоо аялж явж байгаа хүмүүст гоё юм байна. Тэгээд өдөрч таавах маань ирэх юм л энэ даашла гэдэг годамж. Ийм годамж зөндөө байгаа нөгөө шижирмэн гэдэг. Тэгээд зөндөө ийм годамжнууд байгаа.
Өн эрдний болон өнөө цагийн өнгө төрөх тод томрон хосолсон хотуудын нэг нь Бээжин яах аргагүй мөн. Олон жилийн турш Бээжингийн амтд хоол хүнсний уламжлал тасраагүй дээр шинчлэн хөгжүүлсээр өнөөг хүрсэн юм. Тэнд өстө маш олон төрлийн хоол байна. За миний мэддгээс загас, зарахаа тэгээд хорхоо шавжаас ахуулаад янз бүрийн юмнууд байна. Заримных нь нэрийг би мэдэхгүй юм байна. Хоол хүнс нь хоттой танилцах түлхүүр юм гэсэн хятадын зөөржсөн үг хүртэл хоол хүнсний үн цэнийг хамгийн оновчтой өгүүлсэн гэлтэй. За үзчихдээ. Өнөөгийн хоол бол чамтай гурил. Бээжингийн одоо онцлогт хоол. Им жам байдаг. Тэгээд чансан гурил байдаг. Дээр нь бахан ногоотой. Тэгээд ингэж хийнэ. Энэ жангаа хийгээд чанагаас хутгана. Бээжингийн онцлогтой хоолнууд тийм ээ. Дээр бас шарсан нугас гэдэг. Өөрөөр онцлогтой хоолнууд байна. Бээжингийн жамтай гурил бол хамгийн одоо Бээжингийн лов Бээжин гэдэг. Бээжингийн хамгийн анхны одоо баг хэри хоолнууд байхгүй юу? Шарсан нугасаас жилүү бол түүхтэй. Энэ бол нэг бол. Хоёрдугаар нэг Бээжингийн маажантай сархинаг. Энэ бас Бээжингийн хүмүүсийн маш их хилдэг мөртлөө баг ширээ болгон дээр байдаг зоочны нэг. Ингээд маажан нөгөө бидний халуун тогоод иддэг маажан байдаг шүү дээ. Энэ ингээд дээр нэгж. За Бээжингийн дээр үеийн гудамжны хөгшчүүл юм бол за ингээд нэг маажантай сархинаг жамтай гурлаа ичгээд дээр нөгөө нэг 100 г эргүүтүүж байдаг шүү дээ. Тэрнийг татчих юм бол нэг өдрийнх нь хамгийн тансаг амьдрал нь болж байгаа гэсэн үг байхгүй юу? Дээрээс нь тогсонд бутгсан бүрэг юм ах байдаг. Энийг бас Бээжингийн хүмүүс маш их иддэг. Бас Бээжингийн онцлогтой хоолных нэг. Энийг ингээд ийм дүрлэгтэй хуура давстай нөгөө шорлогны шиг амтлагч байдаг байхгүй юу? Бас энэ гамтай. Гахамах. Чансан гахамах. Энэ үл тийм хурц биш. Бас энэ гахамах энэ бүрэг юм ах, шарсан бүрэг юм ах. За энэ маажантай байцаа. Энэ сархинаг энэ дөрв бол Бээжингийн дайлгын ширээн дээр байдаг. Нэг одоо нэлээд гудамжилт одоо юугаа соёлоо хадгалж байгаа Бээжингийн хөгшчүүл. Бээжингийн гудамжны одоо Бээжингийн дөрвөн хашаатай гудамжинд амьдардаг хүмүүс бол заавал иддэг хоолног нэг. Ханьян гамтай. Яг л нэг өөрийнхөө амтлагчаа өөрийнхөө ямар ч нэг өлдөөс юм хийгээгүй тийм амтлагчтай. Тийм хаалгаахгүй юу? Энэ тодгор маажантай байцаа. Тэ аман дарангууд чир хийсэн тийм амттай. За жамтай гурил. Энэ бол чансан гурил шүү манайхан гомь биш шүү. Жамтай гомь аваад идийг бол өөр юм аваад идчих шүү манайхан. Чансан Бээжингийн жамтай гурил авъя. Гэх юм бол юм өгнө. За энэ бол бас янз бүрийн амттай, досон бодлогосон махтай дотор бас